Сайн байцгаана уу? Хичээлийн тохиргоо шалгах заавар мэдээллийг хүргэж ийн хичээл дотор хичээлийн улирлын тохиргоо гэж байгаа. Хичээлийн тохиргоо бүрэн хийгдсэн тохиолдолд дэвшил төгсөлт хийхэд боломжтой болно. Хөтөлбөрийн төвшингээ сонголоо, төвшингийн дагуу ангиа сонгоно. За ангиа сонгонгууд бүлгүүд маань задраад харагдаж байгаа. 1, 2, 3 дугаар улирал дээр хэд хэдэн тохиргоонууд маань бүрэн байгаа мó, дутуу байгаа мó гэдэг маань харагдаж байна. Урд талын сумыг задлахаар хичээлүүд маань задарч харагдчихээн. Дээрээс нь төлөвөө маш сайн шалгана шүү. Бүгд батлагдсан байх ёстой. Энэ дотор батлагдаагүй хичээл авах юм бол дүн нь гарах боломжгүй буюу дэвшилт хийхэд бас асуудал үүснэ гэсэн үг. За ингээд тухайн улирлууд маань харагдчихээн. Чекүүдтэй харагдчихээн. Хоосон байгааг нь чеклэхэд болно гэсэн үг. Хоосон байгаа нь бол тухайн улирал тохиргоо хийгдээгүй байна гэдэг. За ингээд анги болгоноор нь нэг бүрчлэн менежерүүд маань сайн нэгтэл шалгана. Дутуу байх юм бол дэвшил төгсөлт хийгдэхгүйг маш сайн анхаарна шүү. Анхаарал тавьсанд баярлалаа.